юм байлээ. Тэгэхээр өнөөдөр топикийн 3-ыг ажиллаж эхлэе гэснээр болоод ихийг нь 4-5 авах гэж байгаа юм чинь топикийн 4-ийн хэдэн дасгал ажил хийхээр бэлдэж авчирсан байгаа. За манай сургуульд болохоор топикийн шалгалтын материалыг бэлддэг багш нар хичээл ордог. За тийм учраас биднэрт бас 54 дээр ямар сэдв ирэх магадaltaй талаар бас хэлж өгдөг байгаа. Тэгээд өнгөрсөн энэ топикийн 6 оноо авдаг топик дээрээ 54 дугаар сэдвийг би өөрөө таамаглаж одоо багшнаас асуугаад тэгээд яг тэр сэдв нь орж ирсэн шүү. Тэгэхээр 54-ийн сэдвийг таамаглах за мөн одоо яаж өөрчлөгдөж байгаа тэр талаар мэдээллүүдийг хамгийн түрүүнд авдаг хүмүүсээс нь мэдээлэл авч хичээл үздэг болохоор бас нэг давуу тал болох гэж бодож байна. За тэгээд хичээлээ болохоор багш нартайгаа ярилцж байгаад ер нь топикийг ямар номноос бэлдүүл зүгээр вэ гэдээ асуусны үндсэн дээр топик Hakyo Play-Ship гэдэг энэ зүүн талынх нь ном байгаа. За энэ ном болохоор топикийн хэдвэр төвшөнтэй болгож байгаа нэ 3-аас ахуулаад 6 дугаар төвшин хүртэл хэдвэр төвшөнд бэлдэж байгаа гэдгээсээ хамаарат за ингээд төвшөнд нь англиад өгсөн байдаг байгаа. За ийм ном учраас энэ номноос одоо хичээлээ зааж эхлэе гэж бодсон байгаа. За тэгээд Сигийн болохоор энэ номон дээр Сигийн тийм тодорхой бас биш байдаг. Илгийдэггийн хоёрыг сайн бэлдээд ямар дасгал яаж ажиллах вэ гэдэг талаар нь байдаг ч гэсэн CG байдаггүй учраас CG-гээ тусна орохдоо болохоор топик CG модон код гэдэг энэ ном яа номноос орох байгаа. Энэ болохоор ойролцоогоор 300 хуудас ном байдаг санагдчих. 51, 52, 53, 54-ийг ажиллах заавар за тийм маш олон тийм ажиллах юунууд байгаа. Жишээ даалгаврууд байгаа. Тэр даалгавраас хамтдаа хийгээ за гэрийн даалгавар болгож өгөөд ингэж явах байгаа. Тэгэхээр Илгийдэг дээрээ энэ номыг ажиллаад, CG дээр энэ номыг ажиллаад ингээд 10 сарын топик болон үргэлжлүүлээд байгаа гэсэн 11 сарын топикт бэлднэ гэсэн. За хичээл хэрхэн явагдах вэ гэхээр саяны номны жишээгээр харуулсан одоо жишээ нь 3 бол 3, 4 бол 4-р төвшин гэдэг ингээд гаргаад өгсөн байгаа. За 4-р төвшин маань болохоор TG-ийн 21-р даалгавраас ахуулаад TG-ийн 30-р даалгавар хүртэл бол 4-р төвшний хүүхдүүд тохирсон гэж үзэж материалаа бэлддэг гэсэн топикийн материалыг. За илгийн нь болохоор мөн адил 21-р дасгалаас ахуулаад 27 бас л ер нь 30 хүртэл илгийн бас 4-р төвшин гэж үздэг байгаа. Тэгэхээр 1-ээс 20 хүртэл бол 3-р төвшин, за 21-ээс 30 хүртэл 4-р төвшин, 31-ээс 40 хүртэл 5-р төвшин, за 40-оос хойш бол 6-р төвшний даалгаврууд байдаг байх нэ илгээдэггийн хувьд. Тэгэхээр өндөр оноо авъя гэж хүсэж байгаа бол 40 хүртэл ер нь сайн хийж 5 оноотой болно гэсэн үг. Тэгээ үлдсэн дасгалаа хийж амжихгүй бол одоо гяс хурдан хариуа яаж олох вэ те сүүлийн 10 дасгалаа мэдэхгүй байсан ч гэсэн одоо таамаглах ямар арга байдаг вэ тийм арга бас зааж өгөх бодолтой байгаа. За тэгээд бүгдээрээ хамгийн сүүлд нь хичээлээ үзэж дуусаад та бүхэн надаас топиктэй холбоотой асуулт эсвэл видеотой холбоотой асуулт бас асууж болох байгаа. За тэгээд өнөөдөр миний бэлдэж ирсэн даалгаврыг бүгдээрээ ажиллаж үзье. Энэ даалгавраа болохоор TG-гээ би 2 удаа сонсон. Тэгээд та бүхэн доор зөв хариугаа бичээрэй. Тэгээд яагаад зөв хариу вэ гэдгийг бас ярилцаад ингэж яг хичээл яаж орох тэр аргаараа заах байгаа. За юу вэ? 다음을 듣고 물음에 답하십시오. 2번 읽겠습니다. 어제 친구랑 싸웠는데 시간이 지나고 보니까 내가 잘못한 것 같아. 사과하고 싶은데 지금 친구가 화가 많이 나 있어서 어떻게 해야 할지 모르겠네. 그러면 조금 시간이 지난 후에 사과하는 것도 괜찮아. 그렇지만 너무 오래 지나면 더 힘들어질 수도 있어. 뭐라고 말을 해야 친구 기분이 풀릴까? 나는 말을 잘 못하는 편이거든. 말로 하기 힘들면 편지를 써봐. 말로 사과하는 것보다는 한참 고민하면서 쓴 편지가 미안한 마음을 잘 전할 수 있을 거야. 다시 들으십시오. 어제 친구랑 싸웠는데 시간이 지나고 보니까 내가 잘못한 것 같아. 사과하고 싶은데 지금 친구가 화가 많이 나 있어서 어떻게 해야 할지 모르겠네. 그러면 조금 시간이 지난 후에 사과하는 것도 괜찮아. 그렇지만 너무 오래 지나면 더 힘들어질 수도 있어. 뭐라고 말을 해야 친구 기분이 풀릴까? 나는 말을 잘 못하는 편이거든. 말로 하기 힘들면 편지를 써봐. 말로 사과하는 것보다는 한참 고민하면서 쓴 편지가 미안한 마음을
잘 전할 수 있을 거야. 3번. За хоёр удаа сонсгосон болохоор эхлээд өөрсдийнхөө таамаглаж байгаа хариуг багш руугаа явуулаарай. За би эндээс комментийг харъя. 3-3 4-4. За. 잘하는데 여러분. 잘하네. өмнөхөөс амархан байсан уу те? Ер нь бол айгуу сайн ойлгож байгаа ч гэсэн хариултан дээр айгуу эргэлзэх юм юу. За 3-ын 3 юм уу 4-2-ын нэг нь нэж Нэг нь байгаа. нээж Хариултан жоо эргэлзэх юм. За ингэж би таныг сагва гэхээр алин бодож орж ирэх хүн байх болов уу гэж утсан чинь сагва гэдэг үг бүгдээр мэддэм шиг байна. Сагва хадаа болон сагва хоёр чинь нэг нь алин нэг нь уучлалт хүсэх гэсэн хоёр үг байгаа шүү дээ тийм ээ. За эхлээд хэдүүл хариултаа уншъя. Хариултаа уншаад монголоор орчуулаад тэгээд текст байгаа. Цагтаа орж ирэхгүй бол хүмүүсээ. Арай мэддэг үг ихтэй. Тэгэхээр үг сайн цээжлэх юм бол ингэж юмны хариу олох аюу амархан болцдог байгаа. Үгээ сайн мэдчих юм бол за 3 дугаар даалгавар дээр маань юу гэж байсан бэ гэхээр намжаа чүнсэн зингааг руу маннан госор хурж бишээ гэж аяглахаар эрэгтэйгийн гол санаа болоо гэж. За эхнийх нь чингуа саяж гэж иная амнида гэж. За найзтайгаа тий одоо саяжтай гэдэг юм гоё харилцаатай эрэгтэй. Үсэрч гар. найзтайгаа ингэж гоё харилцаатай байх хэрэгтэй гэж байна. Хоёр дахь хариулт маань болохоор хансан чингүэг янал чүнжүнэ яанда гэж. Дандаа л найзынхаа тэр одоо юг өөрийнх нь найзынхаа бодлыг ингэж хамгаалж гоё найзтай ингэж итгэх хэрэгтэй гинэ. Гэхдээ тэгж хэлсэн үү. За урд нь болохоор чингуа саумын сагвар балли 하는 것이 좋다 гэж. Найзтайгаа муудалцах юм бол хурдан уучлалт гуйх нь одоо зөвөө. За дөрөвт нь болохоор сагвар을 할 때 편지를 쓰는 것도 좋은 방법이다 гэж. За одоо уучлалт хүсэх 때 편지 알아? 편지? Гэхдээ захиа бичсэн ч гэсэн энэ ер нь зүгээр аргуудын нэг шүү гэдэг чинь. За дөрөвт нь болохоор адилхан сонсон нэрндэг адилхан зүйлийг олно гинэ. За дандаа 여자길 생각이 бичсэн байна. 여자는 글을 잘 쓰지 못한다. 여자는 친구 때문에 화가 나다. За ингэж эмэгтэй одоо ингэж 편지 захидал сайн бичиж чаддгүй ингэж бичих юмдаа жоох юм уу гинэ. Эсвэл эмэгтэй нь найзаасаа болоод ууралсан гэнэ. Эмэгтэй нь уурсан билүү. За дараа нь 여자는 친구에게 미안해하고 있다 гинэ. эмэгтэй нь одоо найзыгаа одоо уучлах. найздаа ингэж одоо яатсан байгаа гэсэн үг. найзыгаа уурлуулчлаа даа гэдэг ингэ уучлалт хүсмээр байгаа сэтгэлтэй байгаа гэсэн үг. За дөрөвт нь болохоор 여자는 친구와 싸운 후 바로 사과했다. энэ эмэгтэй болохоор найзтайгаа муудалцаад шууд уучлалт гуйсан гинэ. За одоо хэдүүлээ харанга нэг удаа сонсоод үзье. 읽겠습니다. 어제 친구랑 싸웠는데 시간이 지나고 보니까 내가 잘못한 것 같아. 사과하고 싶은데 지금 친구가 화가 많이 나 있어서 어떻게 해야 할지 모르겠네. 그러면 조금 시간이 지난 후에 사과하는 것도 괜찮아. 그렇지만 너무 오래 지나면 더 힘들어질 수도 있어. 뭐라고 말을 해야 친구 기분이 풀릴까? 나는 말을 잘 못하는 편이거든. 말로 하기 힘들면 편지를 써봐. 말로 사과하는 것보다는 한참 고민하면서 쓴 편지가 미안한 마음을 잘 전할 수 있을 거야. 다시 Өмнөд төслөө хамаагүй амархан байна те. За эмэгтэй ингэж юм. Өчигдөр найзтайгаа ингээ жоохон муудалцсан. Ингээд жоохон цаг өнгөрөөд бодоод үзсэн чинь миний буруу юм шиг байна гэнэ эмэгтэй. Тэгээд уучлалт гуймаар байгаа ч гэсэн
найз нь амар ууралчихсан байгаа болохоор би одоо яг яахаа сайн мэдэхгүй байна гэдэг нэртэй сууж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь эрэхтэй нь тэгвэл кромион гинэ. Тэгвэл одоо жоохон тийм цаг өнгөрсөн ч гэсэн уучлалтгүй болсон ч гэсэн зүгээр штэ гэдгсэн чинь. Гэхдээ бүр ингээд одоо олон 1-2 хоног өнгөрүүл зүгээр 7 хоног өнгөрсөй дараа уучлалтгүй зүгээр сар жилийн дараа уучлалтгүй байл те. Мэдээж хэмдэрэж ирсэн эсоо гэж хэцүү байхаа. За эмэгтэй нь болохоор юу гэж хэлвэл ингээд манай найз ингээд сэтгэл санаа нь гайгүй болж ингээд ууран гарах болоо гэдгийгсэн чинь ууран гарах болоо би тийм одоо сайн яаж чаддгүй төрлийн хүн гин ингээд уучлалтгүй байснаа баярлснаар ирээд чаддгүй хүмүүс байдаг шүү дээ. Тийм үнийг нанаа марал чадмууд чаймууд нанаа пионыг одно гэдэг нь би бол ер нь тийм хүн гэсэн утгаар солонгочууд их ашиглаж ярьдаг байгаа. За тэгэхээр сайн ярьж чаддгүй хүн гэсэн байна. Тэгсэн чинь эрэхтэй хэрвээ ингээд амаараа хэлэх хэцүү байх юм бол цагтл бичиж үзье. Амаараа хэлснээс одоо сайн ханчам гэдэг нь ингээд шигаан ингээд удаан ингээд сайн бодож жогоод бичсэн цагтл ч гэсэн тэр одоо уучлалт хүсмээрээ сэтгэлээ чинь илэрхийлж чаднаа. Чонгаада гэдэг нь илэрхийлэх түгээх хүргэх гэсэн утгатай байна. Чонгаа эсвэл гоя гэж. За тэгэхээр зөв хариу нь ерөнхийдөө зөв хариулсан байсан. 사과할때 변질을 쓰는 것도 좋은 방법이야. 남자 중심 생각인데 중심 생각이가 олохдоо ерөнхийдөө бол ингээд төгсгөлт нь байдаг шүү. За ерөнхийдөө хичнээн хамгийн сүүлд нь хэлээд өгсөн байдаг. За тэрний 것과 맞는 것 гэдэг нь болохоор 여자는 친구에게 미안해하고 있다. энэ зүйл байна. 괜찮아요, 여러분? 첫 방식은 이 나라 한번 빌려 대고 봤더니 다음 글의 주제로 가장 알맞은 것겠지. 이nek 박시다 오시죠 혼배나 거의 올 때 뛸 때 비용샤도 이렇게 오면 자 비행기에서 마시는 토마토 주스가 더 진하게 느껴지는 이유는 무엇일까? 그것은 비행기의 소음 때문이다. 소음은 단맛을 전달하는 제기를 발휘하여 단맛은 덜 느끼게 하고 감칠맛은 더 강하게 느끼게 한다. 반대로 단맛을 더 강하게 느끼게 하기 위해서는 피아노로 연주된 음악을 들으면 된다. 또 씁쓸한 맛을 더 느끼고 싶으면 금관 악기로 연주된 음악을 듣는 것이 좋다. 이처럼 맛은 단순히 혀로만 느끼는 것이 아니라 여러 감각이 뇌에 견납되어 느끼는 것이다. 잘했어. 자, 이혼이 다 잘하시는데. Онгоцон дотор томатны жуус шалтгаан нь юу вэ? 진하게 느끼는 гэдэг энэ юу гэсэн үг лээ? Тоо 진하게 санагдах. ямар санагдах гэсэн бэ? 어떤 санагдах? 그거는 친하다야. 제 нөгөө дээрээ зартагтай гэсэн юутай. тэг지 친하다. томатны шүүс ямар байдаг вүлээ? Өтгөн байдаг шүү. Өтгөн гэдэг нь юм. Онгоцонд ингээд ууж байгаа томатны шүүс өтгөн ингэж амтагддаг тэр мэдрэмж нь ямар шалтгаанаас юм болоо гэсэн хэсэг байхгүй юу? Шалтгаан нь юу юм болоо? За дараагийн өгүүлбэрийг оруулах юм байна. Тэр онгоцны чимээнээс болдог. Өн гэдэг нь чимээ те. Онгоцон дээр ингэж дүүн гэсэн юм чимээ өгдөг. Тэр чимээнээс болдог гинэ. За дараагийнхаа. Хаммат гэдэг нь ямар хамт гэлээ? чихэрлэг хамт. чихэрлэг хамт. 순달한 여기까지 번역해 주세요. 여기까지. 소음은 тэр чихэрлэг амтыг одоо биднэрт хүргэж өгдөг нэг юм байх нь ч тийм бидний одоо энэ уураг тарих бие түүний бие дотор тэрийг 방해하다. Яг гэсэн үг ингэ миний цааш байгаа болов ингэхийг 가지고 뭐요? 근데 사업 болох гэсэн үг байхгүй 방해하지 마. 나 공부하고 있어. 그러면 피사도 다 같이 хичээлээ хийж гэсэн үг байхгүй 방해하다. За одоо тэр хүргэж өгдөг тэр зүйлийг нь хаадаг гинэ. Тэгснэ 방맛은 덜 느끼게 하고 덜 гэдэг үг мэдхүү.
헐 느끼다. 이슈. 허 гэдэг нь их байхгүй. 허 гэдэг нь их. 헐 гэхээр юу хоо? Хоо 느끼게 한다 гэх юм бол их мэдрэх гэсэн үг. бага Зүйтэй. За тоо гэдэг үгний эсрэг утгатай тол та бүхэн одоо ингэж амар чихэрлэг юм ууж чаддгүй бол тий энэ солонгост цай ээж хөр амар чихэрлэг цай гэдэг үгтэй шүү дээ. Таммасл 좀 тол нэгийг ээж үстэй гэх юм бол чихэрлэг хамтын баг гэдэг өгөрөө. Баг чихэрлэг болгоод өгөрөө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр захиалга ингээ киоск дээр өгчөөд очиод таммасл 좀 털하게 нэгийг ээж үсэё гэдэг юм бол чихэрлэг хамтын баг гэдэг өгөрөө гэж солонгос хүмүүс ойлгох нь. За тэгэхээр энэ дээр бас адилхан чихэрлэг хамт баг мэдэрдэг. За 감질맛 гэж үсвэ. 감칠맛 гэж. 사전 찾아보세요, 여러분. 이거 어떻게 좋아해? сайхан хамттай юм. 거의 함께 хэлээд. 더 강하게 энэ тоо гэдэг нь тон их 털 гэдэг нь баг гэсэн үг шүү дээ. Тэр хамтын одоо хүчтэйгээр мэдрэхэд хүргэдэг гэж. Пандеро за эндээс ингээ гурвалжин байх нь шүү. Эндээс одоо эсрэг юм ярих чинь. Өмнө нь энэ бичсэн зүйлээс. Таммас은 더 강하게 느끼게 하기 위해서 гэж. Энэ чихэрлэг амтыг илүү хүчтэйгээр мэдрэхийн тулд 피아노로 연주된 음악을 들으면 된다. Юу гэж байгаа вэ гэхээр төгөлдөр хуураар хөгжимдсөн төгөлдөр хуураар дарж байгаа тэр дууг сонсох юм бол болно гинэ. Хүний амтлах мэдрэмж ингээ дуу сонсохтой хүртэл холбоотой гэдэг юм байна. Сонирхолтой юм дээ. За топгийг ингэж гоё сонирхож хийвэл бас аюу сонирхолтой юм хүнийг хэрхэн зөв унтах талаар хөрөгчөнд хэр зөв юм хадгалах талаар их сонирхолтой юм зөндөө гарч ирдэг. Ингэж гоё чирүү азианку тэгээ залхацаар ингэж хэцүү байдлаар биш гоё хөгжилтэй хийх юм бол топгийн зарим хэсгүүднээс гоё сонирхолтой юм зөндөө гарч ирдэг шүү. За энэ 거짓말은 아니야. бүгдээр ингээ 연구하고 судалгаа хийж гаргаж ирсэн зүйлийг ингэж боддоор ярьдаг учраас эдгээр үнэн гэсэн үг. За дөө гэж 씁쓸한 맛 гэж үсвэлээ. 씁쓸하다. 가시화함대 хэлдэг шүү дээ. 가시화함대ийг 더 느끼고 싶으면 금관 악기 гэж үг мэдхүү. 금관 악기로 연주된 음악을 듣는 것이 좋다. үлээж тоглодог үлээвэр хөгжмүүдийг 금관 악기 гэдэг. За 금관 악기로 тоглож байгаа юуг сонсоход болно гэж. За ингэж чихэрлэг хамтыг мэдэрмээр байвал төгөлдрөөрөөр хөгжимийг сонсох. Гашуунт мэдэрмээр явах юм бол хонгоцон дотор явж байхдаа яг нь үлээр хөгжим сонсох юм шүү дээ. 이처럼 맛은 단순한 혀로만 느끼는 것이 아니라 энэ мэдчлэн амт гэдэг нь зөвхөн хэлээрээ мэдэрдэг зүйл биш. 여러 감각의 뇌에 통합되어 느끼는 것이다 гэж. 감각 гэдэг нь 시각, нүд, харах энэ мэдрэхүйн эрхтнүүдийг 감각 гэдэг. Олон мэдрэхүйн эрхтэн болон 뇌 буюу тарихтай 통합하다 холбогдож мэдрэгдээ гэж. За энэ дөрвөөс хариултаас уншаад багштай зөв хариултыг явуулаарай. Сайхан монголоор орчууллаа шүү дээ. Цуурхал гэдэг үг нь болохоор суу мөн шүү. За бичээд. Суу гэдэг нь дуучмын гэсэн. Одоо энэ нөгөө суум дэмүний байрны энэ чимээс болоод бон асуудал гардаг шүү дээ. Суу мөн гэвэл юу шүү за? Цуурхал суу. Дуучмын. За хариултаа явуулаарай багш. 자, ингэж эхний хариулт нь 피아노 연주는 씁쓸한 맛을 강하게 느낀다 гэж. төгөлдрөөрөөр тоглосон хөгжим сонсох юм бол гашуант бид эсрэгээр бичсэн байна те. За нэг юм биш. 맛은 다양한 감각이 모여 느껴지는 것이다. олон мэдрэхүй нийлжээж мэдэрдэг гинэ. 3번 시끄러운 소리를 탐맛 전달 체계에 영향을 준다. 시끄럽다 гэдэг нь чимээтэй аим шуугитай гэж. Тэр шуугитай байдал нь чихэрлэг амтыг тэр дамжуулдаг зүйлд нь 영향을 준다. нөлөө өгдөг гинэ. За тийм байгаагүй. 소음이 있으면 토마토 주스의 맛은 더 진해진다. ямар ч хамаагүй чимээ явах юм бол томатны шүүсийг яана гэлөө түн санагдана гэлөө. Зөвхөн биенги эсогс шүү дээ. Тэгэхээр биш байна.
За тэгэхээр олон нөгөө нэг мэдрэхүйн эрхнүүд ажиллаж иж тарихтай нийлээд энэ намд гардаг гэсэн болохоор 그래 주제로 가장 알맞은 것은 хоёр дахь нь байна. 주제 гэдэг нь нөгөө нэг энэ бичиг гэсэн үг шүү. Энд дээр тавиад болохоор зүйл нь аль байна гэсэн үг гарч ирдэг. За энэ бол амархан маа. Энийг бүгдээрээ за уншиж өгөх юм байна надад. За энийг уншнаас өөр 읽어준 사람 있을까요? 없어?你不用是这就是， 나 잠시. 我找到了。 그래. 해육을 세울 때는 단기 해육과 함께 단기 해육도 세워야 한다. 단기 해육만 세우면 목표 달성까지 시간이 오래 걸리기 때문에 도전을 포기하기 쉽다. 따라서 그 원하는 목표를 달성하기 위해서는 단기 해육과 함께 짧은 기간 동안 이룰 수 있는 구체적인 계획도 세우는 것이 좋다. 단기 계획을 이루어 가면서 어떤 즐거움을 통해 더 큰 목표로 계속 나아갈 수 있기 때문이다. 자, 요니 달래랬는데. төлөвлөгөөний тухай. төлөвлөгөөний 부들부들 байна. 장기 болон 단기 гэдэг хоёрыг мэдгүй эсрэг утгатай хоёрыг байна. 장기적이다, 단기적이다 гэж ярьдаг. Энэ топик дээр ер нь аль нэг асуултан дээр гарч ирээд идэг үг болохоор та бүхэн зааж өгье гэж бодоод өнөөдөр авчирсан. За 장기적이다 гэдэг нь болохоор урт хугацааны. Уртаа хугацаанд төлөвлөнө шүү дээ. 단기적 гэдэг нь 단기 гэдэг үг нь богино хугацааны гэсэн үг. Энэ үгийг заавал тэмдэглээд аваарай. За энэ бол заавал гарч ирдэг үг байна. За төлөвлөгөөг боловсруулахдаа урт хугацааны ба богино хугацааны төлөвлөгөө хамтд нь ингэж бичих хэрэгтэй гинэ. 장기 계획만 세우면 гэж урт хугацааны төлөвлөгөөл бичих юм бол 목표 гэдэг нь зорилго, 달성 гэдэг нь зорилготоо хүрэх гэсэн. Зорилготоо хүрэхийн тулд урт хугацаа ингэ шаарддаг учраас 도중에 гэдэг нь тэр явж байгаа одоо тэр урт хугацааны төлөвлөгөө нь явж явах тундаа 포기하다. яачдаг гэж шүү дээ. Шантарчдаг гинэ. шантарх нь амархан байдаг гэж. 따라서 원하는 목표를 달성하기 위해서는 장기 계획과 함께 짧은 기간 동안 이룰 수 있는 구체적인 게. 자, 애들인들은 장기 단기 기도를 믿고 있을 때 등지인은 따라서 원하는 목표가 있다. 자신이 되어다 хүсчээгаа зорилготоо хүрэхийн тулд 장기 계획만 함께 장기 계획과 урт хугацааныхтай хамтд нь богино хугацааны одоо 목표도 богино хугацааны тэр 계획тэй төлөвлөгөө хүртэл ингээд бичсэн зүгээр байдаг. 구체적으로 гэдэг нь ингэж нарийн одоо оглобсоо тэг ингэн өдөрт хийх юм маань энэ гэж бичээд 5 жилийн дараа би ийм болно. Ингэж бичих юм бол ингэж бүтэн тэр зорилготой хүрэх нь амар юу байдаг гэж шүү. хурдан байдаг гэж шүү. 단기 계획을 이루어 가면서 얻는 즐거움이지. богино хугацааны одоо тэр бичсэн төлөвлөгөөгөө ингэж өдөрт нь хийсэн тэр одоо баяр баясгалаар 을 통해 더 큰 목표를 계속 나아갈 수 있기 때문에. 자, тэр өдөр за би өнөөдөр ингээд дайет хийжсэн бол тэ өнөөдөр ингээд дэглэм барьж ийсэн бол өнөөдөр тисчлээ. Маргааш дахиад тисчлээ. Нөгөөдөр тисчлээ. Ингээд явсараад амжилтанд хүрнэ шүү дээ. Тэгэхээр ингээд амар урт би 5 жилийн дараа тэгнэ гэж нэг юм биччихээд хаяхын оронд тэ 5 жилийн тэр төлөвлөгөөндөө хүрэхэд бол өнөөдөр юу хийх юм, маргааш юу хийх юм, өдрөд ингэж хийх юм төлөвлөх юм бол тэр зорилготой хүрэх магадлал нь хамаагүй ихсдэг гэсэн ийм хөрхөн их байла. За, хариултын комментар багш нь харъя. Энэ бол хамаагүй амархан байсан байх гэж бодож байна. Юуг нь олох хэрэгтэй вэ гэхээр ижил утгатай. Яг энэ өгүүлбэрт байгаа юмыг доор нь бичсэн байгаа гэсэн үг байхгүй? Тэрийг олох шүү. яг 장기 계획과 단기 계획을 동시에 세우는 것이 목표 달성에 효과적이다. 이제야 오늘 수업은 여기까지이고 아는 사람이 더 빌자 길이 공부할래?
Бүртгүүлж чадаагүй шүү. 11 сарын дараа бүртгүүлэн дууссан бас. Тусцсан. Энэ жилийн топикийн бүтгэл бүгдээрээ дууссан байна шүү дээ. Тэгэхээр огт бүртгүүлж амжаагүй хүмүүс маань сургалт хийх олгонд маань суугаад тэгээ цаашлаад өргөжлүүлээд явах боломжтой байгаа. За одоо топик хүртэл 3-7 үлдсэн байгаа юм байна. 10 сарын хүмүүс маань 9 сарын 29-ноос би 10 сарын 17-ны хүртэл 3-7-ны хугацаанд даваа лавг баасан энэ 3 өдөр 17:30-аас 21 цаг 21-ээс 22:30 гэсэн 2 анги ах бодолтойгоо. Гэхдээ 19:30-аас 21 анги маань бараг дүүрж байгаа. Нэг юм хэлэхэд хичээл дээр ингэж олуулаалахгүй нөгөө нэг төлбөр рүү хичээл болохоор хүмүүсийн нэг өдөр оруулаад ирсэн байхгүй юу? Нэг яг хамгийн дээд нь 6 хүүхэдтэй байна. Тэгээд өдөрт хийх дасгал ажлын ном маань болохоор энэ нагаатын хамгийн түрүүнд би харуулсан. Надад бас байгаа ш нэрагш нэг чаг. Энэ ном ер нь зүгээр гэдэг шүү. За энэ номноос хамт багш нь ингэж PPT бэлтгэхгүйгээр шууд номныхоо PDF файл дээр ажиллаад бичгүүгээр шууд бичиж явчихна. Ингээд PDF бэлтгэхээр хэлмээр бичмээр байгаа үг байгаа ч гэсэн бичиж болохгүй байгаа учраас хичээл орохдоо бол шууд PDF дээр хамт ажиллаад явна. За сургалтанд болохоор багш нь 2 номоо хоёулангийн PDF файлаар өгнө. Та нар цаасаар бичиж хийх дуртай бол цаас номоо худалдаад авч болно. За тэгээд 9 удаагийн лайв хичээл орох байгаа. Яг ингээд саяных шиг дүрсээ харуулж агаад та нараар уншуулад хийгээд ингээд яг саяны аргачлалаар заагаад явах байгаа. За тэгээд 1 3 5 дахь хичээл ороод зүгээр хайчих хүн бол би биш. 2 дахь 4 дахь хагасанд гэрийн даалгавар оруулж заавал гэрийн даалгавраа шалгах байгаа. Тэгэхээр яг сайн хичээлээ хий, жоохон тийг шахуулж хийлэгдэг хүн байна гэх юм бол 9 удаагийн лайв хичээл 9 удаагийн гэрийн даалгавартайгаа 100,000 воноор 9 сарын 29-ноос эхлээд 3-7 оны хугацаанд заах байгаа. За үргэлжлүүлээд 11 сард бас топик өгөх хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр болохоор би одоо байгаагаас илүү жоохон завтай болчих учраас тэр үед 3 анги авъя гэж бодож байгаа. Энэ Солонгост одоо хүүхдээ цэцэрлэгт өгчөөд өдрийн цагаар завтай байдаг ээж аав нар байх юм бол бас тэр ангид маань суугаарай. Энэ доор бичсэн 2-оос 15:30 гэдэг маань анги шүү. За гэрийн даалгавар нь энэ өдрөө ч гэсэн орно. Энд нэг анги, энд нэг анги, энд нэг анги орно гэсэн. Тэгэхээр даваа лав баасан гаригуудад 14-өөс 15:30-ийн хооронд дахиад 19:30-аас 21-ийн хооронд 21:00-аас 22:30 хооронд 12 удаагийн яг саяны шиг лайв хичээл 12 удаагийн гэрийн даалгавар. За ингэж явах 4-7 оны анги маань ийм үнэтэй байгаа. За тэгээд саяны өнөөдрийн хичээл гайгүй таалагдсан уу? Гэхдээ юу гэдэг нөгөө олуулаа болохоор яалтчгүй нөгөө нилээн орж гараад дундуур нь би бас нөгөө хүмүүсээ оруулж гаргуулах тэр юуг нь автомат болгочих болдгоо юм байна. Тэгээд жоохон удчлаа. За тэгээд өнөөдрийн хичээлд маань орж ирж суусан бүх хүмүүстээ баярлалаа. Одоо надаас асуух асуулт байвал чөлөө та асууж болно шүү. 9:30 хүртэл асуулт авч байгаа. Тэгээд анги маань бүртжүүл хаах байгаа. Гэхдээ одоо ингээд яг өгүүлбэрээ уншаад ойлгож байгаа мөртлөө хариултан дээр ингээд хэрэглээд байгаа үед та одоо яаж буудах одоо яа вэ? За эхлээд топик угаасаа эргэлзээрээ гэд 94 хариулт өгдөг байхгүй юу? 50-50% магадaltaй 2 хариулт нь ер нь л их төстэй байдгийн. Тэгэхээр яг одоо жишээ сая тэгсэж Чүншим Сингаг бол төгсгөлдөө орж ирдгээ гэсэн. Тэгэхээр Чүншим Сингагийн төгсгөлөөс нь ингэж байна. Энэ даалгаврын хариулт бол яг энэ гэдгийг тэр сэдвээ бүр мөсөн бүтэн солонгосооч тэр монголооч тэр шууд уншаад орчуулад ойлгож байгаа хүн бол шууд олох боломжтой байдаг байхгүй юу. Тэгэхээр үг сайн цээжлээд үйлбэрээ одоо уншиж байгаа юм аа бүрэн гүйцэд сайн ойлгоно гэсэн үг шүү дээ. Тийг чиж зүгээр хэлт бол. Өөр асуулт байна уу? Одоо нэг тактикийн талаар хэлж боломжтой болов. Тактик гэдэг нь бол одоо саяны энэ номноос ажиллаад эхлэхээр юу вэ? Энэ номны зөв хариултыг хэрхэн олох вэ гэдэг дээр нь бичсэн байдаг байхгүй юу? Тэрийг солонгос хэлээр бичсэн байдаг учраас тэрийг сайн тайлбарлаад одоо жишээ нь топик болгоны 21 22 дугаар дасгал нь яг адилхан, топик болгоны 1-ээс 5 дугаар дасгал нь яг адилхан маягаар орж ирдэг шүү дээ. Тэрэн дээр нь саяны жишээ нь одоо PPT дээр харуулах юм бол одоо энэ 21 дээр гарч иж байгаа энэ доотлын үгнүүд байгаа шүү дээ. Энэ ерөнхийдөө давтагдаж орж ирдэг учраас хэр олон давтамжтай яаж орж ирж ирсэн талаар нь миний бэлдсэн ийм үгийн листүүд байгаа. Тэрийг цээжлэнэ гэсэн үг. Ер нь үг сайн цээжлээд дүрмээ сайн мэдээд тэгээд сонсоод сайн ойлгоод нөгөө ялж ижил ялж штий гэдэг шиг сайн хичээгээд хийгээд л ах юм бол ер нь бол топик тийм амар их зүй шалгалт бол ерөөсөө биш байгаа. Хамгийн гол нь тууштай өдөр болгон орой болгон нэг цаг гаргах юм уу хийх юм болно шүү.
комент бичээд асууж болно шүү. Би бас харж байгаа ярих боломжгүй хүмүүс байгаа бол комент бичээд өгвөл хараа цагаан хариулаад өгье. Өөр чин топик дээр хэлэх юм гэвэл аль болох сандрахгүй байх хэрэгтэй. Маш тайван сэтгэл санаагаа сайхан тайван байлгаж жагаад өгөх юм бол бас илүү үр дүн сайн үзэгдэг байгаа. Оноо авах гэсэн сайн болоод. Тэгэхээр яах вэ гэхэлэр орой болгон хийгээд исэн юмыг нэг өдөр очиод хийхөөр хийхгүй байж жаад гинт амар олон цагийн шалгалт өгч нэг өөр штэ. Тийм болохоор бие тархиа ажиллагааг нь дэмжиж өгөөд байнга тууштай сайн хийгээд ах юм бол тэгэл өндөр оноо авах магадлал нь улам өснө л гэсэн. За 네, 진짜 баярлалаа. Уушаа. чатаар асууж болно шүү дээ. За. 자, 되게 오늘은 여기까지고 다들 수고 많으셨습니다. 네, 수고하셨습니다.